За сайн байна уу? Жилд ганц оруулсан, өнгөрсөн жил нэг л удаа оруулсан бичлэгийнхаа дараагийн бичлэгийг хийж байна. Манай ээж миний нэг бичлэгийг үзээд тэгээд үзснээс хойш бараг өдөр болгоо үзээд байгаа. Битэрий миний YouTube манай гэрийн зурагтан дээр идэг байхгүй юу? Тэгээд би ингээд хисторигаа ингээд YouTube-ийнхаа хисторигоор ингээд шалгасан чинь өдөр болго миний нэг бичлэгийг ингээд үзсэн. Тэгээд өөр үзүүлэх бичлэгтэй болгоё гэж бодоод тэгээд өнөөдрийн бичлэгийг хийж байна. За өнөөдөр болохоор ер нь өдрийнхөө турш юу хийдэг вэ гэдэг бичлэг хий гэж бодож байна. Тэгээ надад бас хийх юмнууд ер нь гайгүй олон байгаа. Тэгээд би маргааш шалгалттай. Уусаа бичлэг хийх болгоно бол барыг шалгалттай байдаг. Тийм болохоор шалгалтандаа бэлтэн. Залсгүй. Одоо үгүй юм идэг. За одоо үсэхтэй жоох хатачаад жоон сэнсчихэд би нөгөөний хуванцар савнуудаа өнөөдөр тушааж үзье гэж бодоод амар их цоглуулсан байгаа. Ийм томоотой дүүрэн ингэ цоглуулсан байгаа. Тэгээ энийг тушаагаад тэгээ хогнуудаа гаргаж цацгаад сайхан дахиад ус авна. Лаа авна. Тэгээд явахлаа. Гоймаа авна. Пастаны гоймаа авна. Усны халуунаас хамгаалдаг. Би намайг таньдаг хүмүүс уусаа ээж удаж байна. Сайн уу ээж? Таны ус амар урталсан байна. За одоо гарна. Хүнсний дэлгүүр. Яг манай гэрийн доор. Тэгээ хажуудаа юм тав тушаадаг юм аа шүү дээ. Баркодыг нь уншиж ингээд миний тушааж чадаагүй баркодыг нь уншаагүй. Тэгээ сая 12-ыг 5 өгөөд 60 пенс авах юм байна. Нэг 50 ширхтээ юм байна. Нэг нь гэсэн. Эндээс устаа. Би өмнө энэ усыг авсан байхгүй юу? Тэгсэн чинь амар сонио амттай байсан. Энэ нарай хямдхан. Нэг 7900 хэвцээ юм байна. Энэ болохоор 15 гэсэн үг. За саяны авсан юмнууд нийлээд 5 паунд Парис боллоо. Тэгээ Монгол мөнгөөр нэг 25,000 төгрөг гэсэн үг. Айгуу гайгүй байна. 12 ус. Тэснэ 50 ширхглаа. Тэснэ нэг гоо. Манай дэхтэй юу өндөр. Юм яа өндөр. За ингэ гэртээ орчлээ. Одоо мах гисэх болоогүй болохоор хоол хийх юм нь арай болоогүй юм гэсэн. Ингээд тоснуудаа сайхан өрөөдөлтөө. Даалхаар ер нь бол хичээлэл хийх юм байна гэсэн. Одоо надад хийх ер нь бол 2 лекц үлдсэн байгаа. Тэр хоёр байгаа юм байна. За одоо хичээлээ нэ. Өмнөх бичлэгэн дээр болохоор би ингээд тадан дээрээ нөтнүүдэ бичээд ингэж бичээд хийгээдсэн шүү дээ. Тэрийгэ болсон байгаа. Яа гэвэл энэ жилээс эхлээд манайх ер нь бол лекц бүр маш их болсон. Өмнө ингээд өдөрт 2 ч юм уу тий. Угаасаа нэг хичээл дээр ганцхан лекц үздэг байсан байхгүй юу? Тэр үед бол яг бас ингээд гайгүй ингэж хийж болохоор байсан. Гэхдээ одоо болохоор ингээд өдөрт бараг ингээд 3-4-ийг үзээд тэгээд бүгдээрээ айгүй их агуулгатай яа гэвэл биологи их гэдэг ч юм уу аимшигтай хэм байдаг. Тийм болохоор ингээд бичиж амжихааргүй болсон байгаа. Тийм учраас би ийм Starry Fetch гэдэг ийм хиймэл оюун ухаанаар
өөрийнхөө ингээд жилийнхаа тэмдэглэлүүдийг хийлгээд тэгээд энэгээр бас ингээд ийм заяа. Тэгээ энэгээр бас ингээд quiz эднэр дээр нь бол тест гэсэн ингээд хийлгээд тэгээд энээсээ ингээд юугаа лекцээ ингээд уншихгүй байсан ч гэсэн эхлээ quiz гаргаж авчаа тэмүүтэ асуултын дагав ингээд юмнуудыг хайгаад ингээд уншингууд арай их ойлгоод байгаа юм шиг санагдаад байгаа. Угаасаа ингээд түрүүж бүх юмаа уншчихгоот хэдэж бүгдийг нь ингээд шингэж авна гэж байхгүй шүү дээ. Ганцхан уншичаад тэгээ шууд асуултыг нэгдэг чинь маш их зүг юм уу? Тийм болохоор ингээд нэг нэгээр асуултаа хайжгаад тэгээд яг тэгэж ойлгонгууд бүр маш сайн ойлгодог. Миний хувьд. Энэ гол нь үнэтэй байхгүй юу? Үнэтэй болохоор нь би өмнө нь бол хэрэгэлдэг байсан. Гэтэ одоо л үнэхээр яг хэрэг болоод байгаа болохоор тэгээ би гол нь энийг энэ жилийн ихээр авсан байхгүй юу? Анатоми хичээл орж эхлээд өнгөрсөн жилийн 2 дугаар семестрт анатоми хичээл орж ирсэн байхгүй юу манай. Тэрнээс эхлээд би энийг аюу сайн яг монгол хэл дээр байдгүй болохоор монгол хичээлүүдийг бол үзэж хийж болох байх. Тэгээ ер нь бол надтай адилхан юм гадаадд сурдаг. Тэгээд ер нь хичээл нь амар хэцүү байгаа хүүхдүүдэд бол аюу рекоменд. За тэгээд одоо надад болохоор circadian rhythm, acid base balance гэдэг 2 лекц үлдсэн байгаа. Хамгийн урт хичээлийн өчигдөр бол хийсэн. Тэр нь болохоор нэг бөөрийн юм систем байсан байхгүй. За го. Одоо ингээд эндээс харангууд надад ингээд баахан асуулт гараад өгсөн байгаа. Өөрөө ингэж асуулт гаргаж бэлтэж байгаа үедээ ийм сонголттой юм ер нь бол аль болох бага хийх хэрэгтэй. Би одоо энэ дээр 5 ийм сонгодог асуулт тавиад тэгэнгүүтээ 10 өөрөө ингэж хариулт олж бичих асуулт. Тэгэнгүүтээ бас ийм 10 юм нөхөх. Тэгээд нэг ийм том асуулт байгаа байхгүй. Энэ асуулт бүр хамгийн сайн. Яг лекцээ чи ингээ бүх юмыг хамааруулад ингээ нэг дор багтлаад ингэж хийдэг байгаа. Одоо тэгэнгүүт ер нь бол хадин дээрээ лекц хараад эндээс асуулт хараад сквал нөгөө талаар нь боддог. Хоол хийж идэнэ гэдсэн чинь обоо надад хоол аваад өчлөө. Гэтэ шүл ийцэн. За сайн ингээд эхнийхээ лекцийг хийгээд дуусчлаа. Сайн 84 болсон байна. Тэгээ ер нь л ингэж хийх аюу үр дүнтэй байдаг. Хажуугаар нь жоох ингээд юм тэмдэглэж аваад сая уншижсэн чинь бас энэ лекснээс шалгалтанд орж ирэх юм шиг санагдлаа. Хичээлээ дуслаа. Маргаашийн шалгалт ер нь бол гайгүй гэж бодож байна. Дүн нь бол нэлээд удаа хугацаанд байдаг. 3-7 хоногийн дараа л. Ямар ч тач дараа семестр орохоос өмнөх нь гарах байх. За тэгээ өнөөдрийн бичлэг ерөөдөө ингэ дуслаа. Үтсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээ та нар ч гэсэн шалгалтанд ч амжилт хүсье. Баяр таа.